Бацхан үзэгчтэй амралтын өдрөө аядухтай сайхан өнгөрүүлж байна. Өргөн нэвтрүүлгийн 2 дугаар шатны сүүлийн дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж байна. Хэдэн сар үргэлжилсэн нэвтрүүлгийг дуусгах шатанд орж, оролцогчдын зорилго эхнээсээ биелэж бүтэж байгааг та бүхэн талархан хүлээж авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд өнөөдөр биднийг ямар амжилт, ямар баяртай үйл явдал хүлээж байгааг хамтдаа сонирхцгаая. Одоо манад бол одоо яг сериалын одоо тесэр хийж штэ. Энэ хоёр скриптийг ингээ хойлох их аюултай. Тийм үү? Тий. Тулаа хийж байна. Өргөн нэвтрүүлгээс төрөн гарсан өв урлал багийн урчуудыг номин компани дэмжлээ. Манайх дандаа Монголын үндэсний одоо гар урчуудынхаа бүтээлийг одоо дэмжих үүднээсээ бид нэр одоо энэ ч зарж борлуулж өгчтэй гэрээж ингэж борлуулж өгдөг байгаа. Тийм учраас одоо яг энэ манай үндэсний гар урлалын бүтээлүүд байгаа учраас нэгдүгээр дэмжиж гэж утсан. Тэгээ намын холдинг маань өөрөө бас монголчуудын гар урлалын бүтээлийг нэлээд нэг дэмжиж бид нэр хамтран ажилладаг учраас энэ утгаараа бас хамтран дэмжиж ажиллая гэдэг. Илүүтэйгээр илүү гарын үр дүн шаардсан, илүүтэйх одоо нөө хийц маягийн хэв шинж нэлээд агуулсан бүтээлүүд голдуу байна л да, нэлээд нарийн ур шаардах тийм бүтээлүүд. Одоо жишээлбэл одоо манай дээр энэ гар үндэсний одоо гар хийцийн хивс гэхэд мадар байдгүй байхгүй. Энэ бол нэлээд бас их хөдөлмөр шаарддаг юм бүтээл байгаа. Одоо энэ 32 угалцтай Монгол хөтөл байна. Их мэдчихэн дандаа нэг илүү их хичээсэн, илүү их одоо бүтээлээ илүү сайжруулсан юм нэлээд одоо хүч хөдөлмөрөө зарцуулсан, оюун ухаанаа зарцуулсан ийм бүтээлүүд байгаа учраас илүүтэйгээр ингээд одоо бүтээлийн утгасан хэлбэрээр ингээд олон дундаа танилцуулах тавьчаад одоо ингээд байж байна. Өв урлал багт нэгдсэн багийн гишүүд анх өөр зорилгыг өвөрлөн өргийн тайзнаа гарч байсан юм а. Гэвэл одоо Монгол улсын ноос ноодуурын салбарын зөвлөх инженер хүн байгаа. Тэгээ надад итгэл өгөх юм бол би одоо итгэлийг зүтгэлээр одоо маш сайхан үйлдвэр Монголдо байгуулж монголчуудаа болон гоёхоос гадна одоо импортыг орлох, экспортод гаргах тансаг бүтээгдэхүүн хийж чадна гэж амлаж байна. Гэдэг сэдвээр уран бүтээл ажил хийдэг. Ганц хүсэж байгаа юм бол эднийг минь одоо энэ шилдэг машин, цутгадаг технологи одоо тэр цутгадаг зуурмгийн юу байдаг юм тийм. Ингээд аюу олноор хурднаар нь хийж болох тийм л юм гээд танаас хүсдэг. Би таны энэ оруулж ирсэн санааг дэмжиж байна. Танд боломж олгоё. За. Цаашид би энэ үнэхээр энэ анхдагч. Үнэхээр би энийг бол 98 оноос хойш энэ анхдагч хийсэн учраас энэ оюуныхаа өмчийг баталгаатай хамгаалуулах гэсэн маш том зорилготой болж ирсэн. Энэ нэвтрүүлгийг бас анхны телевизээр анхны мэдээллийг сонсоод миний 20 жил одоо бодож мөрөөдөж зүтгэж явсан энэ мөрөөдлийг маань биелүүлэх ийм л нэвтрүүлэг юм шиг санагдаад байгаа. Энэ ирж бүртгүүлсэн. Тэгээд одоо энд дээр орох гэж байна. Тэтэл сайхан байна. Энэ ухааны үндэсээр манай Монголын ардын гар гэдэг энэ гайхамшигтай сайхан бүтээлийг тасраа 100 гаруй жил тасарсан бүтээлийг нөхөн сэргээж дахиад өвлөн авч өгдөж байгаа. Үнэхээр одоо бахархуустай байна гэж үгчдэх өндөр үнэтэй. Монголын тэмцээн маань өвгөн надыг тэдүүг залуучуудыг бүх насны хүмүүсийг хамарсан тэдний техник сэдвэлгээ зохион бүтэх авьяа чадварыг хөгжүүлсэн ийм том арга хэмжээ болж ойлгож байна. Тэгвэл өнөөдөр тэд Монголын уламжлалт гар урлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдэж нэгэн зорилгын дор урагшилж байна. Урлалынхны хамгийн түрүүнд хийх зүйл бол багц бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Тэд хэдийн өөрийн хийж гүйцэтгэх урлалаа эхлүүлсэн байгаа. Харин тэдний бүтээлийг олон нийтэд таниулах сурталчлах ажлын гараа номын дэлгүүрийн энэхүү хэсгээс эхлэж байна.
Манай багийн мамгийн зүгээс хүлээн авч эцэстэнгийн тусгай байр гаргаж өгч байгаа талархаж байна. Энэ маань бидний болон манай өргөд тэмцээний судалгаа олон төрөнд хүрэх гадаадын аялал жуулчид гейст үзэж харж хүрээ өргөдсөн сайхан арга хэмжээ болж байна гэж ойлгосон. Бүтээлийн одоо сурталчилснаар бол олон түмний олонний одоо танил болно. Тэгээ мэдээж энэ хэрэг одоо их захиалга орж ирэх ба хамтрагчтай болох бах тийм ээ. Ингээ одоо орлого нэмэгдэн гэсэн одоо тийм л одоо ахиц өөрчлөлт гарна гэж маш баяртай байна. Манай багийн хувьд нэг баяртай үйл явдал болж байна. Аливаа бизнесүүд зарж сурталчилгаагүйгээр ураг шагтгүй. Олон түмэн бол биднүүсийг мэдхээс гадна энд бол энэ том одоо улсынхаа эхлэлгүүр номиндоо одоо өөрсдийн бүтээгдэхүүний энэ өв урлал гэдэг багт орсноор бүтээсэн шинэ бүтээгдэхүүнүүдийн ерөнхий одоо үзэсгэлэн дөнгөж гаргаж эхэлж байна. Энэ бол биднүүсийн бас нэг одоо өв урлал баг болж өргөн нэвтрүүлэлт орсны минь үр дүн. Нэвтрүүлгийн шүүгчид зарим нэгэн зүйлийг тодорхой болгоод ирвэл 2 дугаар шатанд татан оролцуулах боломжийг нэлээдгүй оролцогчдод олгосон юм. Энэ жосоор олон оролцогчдын асуудлыг шийдвэрлэж өгснийг нэвтрүүлгийн явцад бид хүргэсэн юм. Өнөөдөр зохиогч эрхийн ангиллаар оролцож байгаа кино найруулагч мэргэжилтэй Баасан Жав бэлэн болсон 25 ангид кино зохиолоо ерөнхий шүүгчид хүлээлгэн өгөх гэж байна. Баасан Жавын 1-р шатны шүүгчдээс авсан хариуг эргэн хараад энэ удаа шүүгч ямар боломж олохыг харцгаая. Тэг 80 дугаартай Чимдийн Баасан Жав Монголын Молливуудыг байгуулах хүсэл зорилго тээж яваа энэ эмэгтэй тайз дэлгэцийн төрөлд олон жил хүч үзэн бүтээл төрүүлж яваа нэг юм аа. Одоо та бүхэнд яг юу хэрэгтэй байна вэ гэсэн Батсайхан шүүгчийн асуултанд оролцогчид 100 сая төгрөг гэж хариуллаа. Харин Батсайхан шүүгч ямар хариулт өгснийг сонирхцгоё. Нийт төсөв юмудаа гаргаад өөр Монголын одон телевизээс нөгөө санхүүгийн дэмжлэг авах тухай тодорхойлолтоо хамтран ажиллах дэмжиг туслах байгууллагуудаа ингэчээд үнэхээр сүүлд нь 100 сая төгрөг дутах юм бол манай өрг нэвтрүүлгээс 100 сая төгрөгөнд чинь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж бүрэн байна. За өнөөдөр би ямар ч байсан өөрөө нэвтрүүлэнд урд нь орсон. Тэгээд ерөнхий шүүгчийнхаа одоо хүсэлтээр 25 анги дуусгаад ирлээ. Тэгээд киноныхаа зохиолыг би сольсон. Яагаад сольсон гэхээр тесрэлт гэсэн нэртэй өгсөн. Уран бүтээлийн тесрэлт хийж байгаа тухайн амьдарч байгаа бүсгүүчүүдийн тесрэлт болж байгаа. Эмэгтэйчүүл гэдэг маань гал тогооны те зүгээр нөхрийн дор байх биш. Тэр амьдралыг сөрд давж туулсан, тесрэлт хийсэн нийгэмдээ хэрэгтэй таван бүсгүй болж байгаа. Хамтарч ирсэн манай 2 дугаар найруулагч Монгол үндэсний телевизэд найруулж хийдэг Эрдэнэ Мэлэг гэдэг. За асет найруулагчийн юм залуу ирсэн. Ийм гурван бүлгэнтэй ирлээ. Би Баасан Жавын хамгийн гол нь санаа нэх гоё надад таалагдсан. Их өрмөц хүн сонирхох байх гэж бодож байгаа. Тэр 5 хүүхний тусдаа өөр хүний амьдралыг одоогийн 90 хэдэн оноор ортол ингээд нийгмээр төлөөлөл гаргаж яах гэж сонирхож байна. Нийгэмд болж байгаа одоо нийгмийн үзэгдлүүд байдаг шүү дээ. 70 онд ямар нийгэм байсан, 80 онд яадлаа тий залуучууд одоо ялангуяа 18 та охтууд яхад оюутан болохын хүслэн байлээ. Тэгээ 90 он гэдэг чи одоо нийгэм ямар боллоо тий арчил байгуулагдлаа. Тэгээ зах зээл рүү орлоо. Яаж орж байна? Энэ нийгмийн амьдралыг нэгдүгээр үзүүлэх, хоёрдугаар амьдралд болж байгаа одоо янз бүрийн сөрөг, янз бүрийн тий амьдралын тэр утга учирыг л ард түмэнд үзүүлэх гэж эндээс эмхтэй хүн тэр тусмаа ямар төвчээртэй оюунлаг байхыг л би харуулсан. Кино гэдэг бол өөрөө оюуны өмчийн зохиогч эрхийн төрлийн хамгийн том төлөөлөл учраас дэмжих боломжтой. Гэхдээ мэдээж та бас тухайн үед өөр Монголын одон телевизээс биднийг спонсорлох гэж байгаа. Тэгээд энэ дээрсээ бас
мөнгө төгрөгийн маа бүтээчих юм бол одоо мөнгө төгрөгийн асуудал дахиад дутвал тавдаас ингэж авах юутагаа гэж тухайн үед хэлж ирсэн. Тэгээ тэр санхүүжилтийн маань одоо асуудал юу болсон бэ? За урд нь би чинь Монголын үндэсний телевизэд найруулагчаар ажиллаж байсан. Тухайн үед нөгөө кино 7 хоног гэдэг Баян далай. Энэ сериал кино маань зөвхөн одоо өнөө маргааш ингээд бодоод хийж байгаа юм биш. Бараг 10-20 жилийн түүх судалгаа тий судалгааны үндсэн дээр ингээд бүтээгдэж байгаа юм кино юм байнамаа. Тэгээ өвөр Монголын одон телевизээс бол ерөнхийдөө хүмүүстэй уулзсан, ярилцсан, зохиолоо ерөнхийдөө киногоо яваад ирэхэд боломжтой байна л гэсэн. Өөрийн нэвтрүүлгийн хувьд бол анх намайг орж ирэхэд ямар ч байсан дэмжиж гэсэн утгаар өнөдөө дэмжиж байгаа юм шиг байна. Арай юу дуус болоогүй юм шиг байна гэдэг би сэтгэл төрж байна. Яг зөх хэмжээнд би одоо дэмжгэл байх гэж бодож байна. Солонгос төр тэр сериалыг бол маш их дэмждэг юм байна. Бүх нийтээр бүр ард түмнэр шинэ одоо Hyundai корпорац ихтэй зохиод нь гараад эхний 10 анги гараад эхлэнгууд л ерөөсө том байгууллагууд чинь би спонсорлоо манайхан ивент хийгээл ингэдэм билээ. Одоо жишээ нь Hyundai гэхтэл манай машиныг оруулаад тэр гол 400 жүжигчд нь уулзаад гэх юм бол одоо юу яагаад ингэж ивент итгэдэм бил. Нэгэн таныг ус зохиолоод дуусгаад ирснийг үнэлээд бүх холбогдох одоо телевизүүд продакшнуудад таны саналыг явж исэн уламжилж өгнө. Мэдээж уламжлалтаа бас эргээд хаана энэ өмчийн одоо энэ тухайн бүтээл маань хэрхэн бизнес болох вэ гэдэг асуудлыг бас цуг хөндөж эргэж бас бид нэр хамтдаа ингэж хөөцөлдөж ингэж явах шаардлага гарах юм байна л гэж ингэж харж байна. Энэ оюуны энэ асар их том урлагт хөрөнгө оруулалт сайн оруулсаа хөрөнгөтэй байх юм бол санхүүжилт сайдын сайн бүтээл гарна. Найруулагч чинь хөрөнгө бүтээлтэй шатаал явдаг шүү дээ. Тим хийж тэгэл юм бол яагаад би бол баасан ч яг энэ кинон дээр үнэхээр шатж байгааг би мэдэж байгаа. Үнэхээр яг шатаад яг хийчихсэн. Тэгэхмэл энэ санаа амар юм таних гэдэг юм шиг байна. Тийм учраас уран бүтээл тэгж гоё шатаж явах хэрэгтэй байхгүй юу? Кино бүтээгчид телевиз продакшнууд анхаарлаа хандуулахыг хүсье. 5 эмэгтэй амьдралаар 2 нийгмийн амьдралыг сонирхолтойгоор гаргаж өгсөн телевизийн 25 гэд кино зохиол бэлэн болж өргөн нэвтрүүлгийн хаяг дээр дэлгэцийн бүтээл болохоо хүлээж байна. Та бүхэн сонирхож холбоо тогтоохыг хүсвэл өргөн нэвтрүүлгийн хаягаар болон найруулагч Баасан Жавтай шууд холбогдож болно. Ингээд энэхүү бүтээл тун удахгүй дэлгэцийн бүтээл болж үзэгч та бидэнтэй учран золохын ёроолыг дэвшүүлье. Найруулагч Баасан Жавтай уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэж байна. Оюуны өмчийг дэмжигч Мистер Пицца, мэдээлэл технологийн үндэсний парк, цэвэр агаарын сан. Бас нэгэн боломж олгосон бүтээл бол малын их эмч Нилбаатарын зохион бүтээсэн Төөнөж таслах цахилгаан шүүг. Энэхүү бүтээлийг үйлдвэрлэл нэвтрүүлж, үр дүнг тодорхойлсон тухай бүтээлийн зохиогч ярьж байсан юм. Төөний таслах цахилгаан шүүг нэртэйгээр 87 онд хийгээд тэгээд тэр үед хөдөөж явах яамны шинжлэх ухааны зөвлөл тэгээд малаж хүрээлэн Баян аймгаас тэр үеийн ерөнхий эмч одоо гаяат эмч Шавдан эмч бид нэр Тарту арга Монгол арга төөний таслах энэ 3 аргыг улсын комиссийн одоо экспертийн шалгалтанд орсон. Тэгээд л энэ тэр шалгалтанд зориулж анхны шүүг хийгдэл тэгээд тэрнээс хойш одоо 30 гаруй жил хийж 100 мянган бол туршиж хийж үтсэн юм байна. Тэрээр мал хөнгөлөг цахилгаан арга олон газар туршиж амжилттай болсон гэдгээ хэлж байна. Харин мэрэгжлийн байгууллага энэ тал дээр ямар байр суурьтай байгааг бид сурвалжлаа. За мал хөнгөлөх ажил бол одоо бас малгайч үйлдвэрлэлийн нэг чухал ажил байдаг. Ер нь амьдрал дээр бол ихээс төрж байгаа төлөв үндсэндээ 50% нэр төл гардаг. Тэгээд тодорхой насан туршид энийг одоо хөнгөлж цаашд маханчилжүүлэх тухай
энэ асуудал тулгардаг л да. Ер нь малыг бол монголчууд одоо хөнгөлдөг өөрийн уламжилт аргатай. Энэ уламжилт арга бол одоо олон жилийн туршид хэрэглэгдэж ирсэн ийм учиртай юм аа. Тэгэхдээ манай одоо энэ хэрэгжилж байгаа уламжилт арга өөрөө бас одоо учир дутагдaltaй гэдэг нь бол хүнд ойлгомжтой. Тэгэхдээ манай одоо энэ малын эмч Нэлбаатар маань эдгээр аргаас одоо илүү ашигтай сайн аргыг олж үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр олон жил судалгааны ажил хийгээд одоо өндөр давтамжтай тийм цахилгаан багжаар одоо төмсгнөөс явж байгаа гол судас үр дамжуулах сувгийг ямар нэгэн байдлаар одоо цус гаргахгүйгээр битүү аргаар ингэж одоо тасалдаг ийм аргыг одоо үйлдвэрлэлд нэвтрүүлж хэрэгжилж байгаа техник технологи одоо боловсронгуй болгож ирж байгаа нь бол бас гэхэн чухал зүйл гэж үзэж байна. Цаашдаа энэ аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд л одоо хэрэглэж байгаа энэ бага тоног төхөөрөмжийг ашиглах тийм илүү энгийн авсаархан аргад шилжүүлэх, тийм байдалд оруулах, дээр нь одоо малчид, мал аж ахуйн мэргэжлэгчнүүдэд зааж сургах гэдэг одоо олон ажлыг хийх шаардлагатай байгаа юм. Манай малын үйлчлэлийн газар мэргэжлийн байгууллагын хувьд л одоо Нэлбаатар эмчийн боловсруулсан энэ аргыг бас дэмжиж цаашид хамтарч ажиллах нь зүйтэй юм а гэсэн ийм байр суурьтай байгаа гэдгийг бас илэрхийлж хэлмээр байна. Өрг нэвтрүүлэг Монгол улсын тэргүүн шадар сайдасан Алтан хуйгийн санаачлагаар жижиг дунд үйлдвэрийн газар, харилцаа холбооны зохицуулахаар, оюуны өмчийн газар, шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газар, Монгол улсын их сургуулийн технологи дамжуулах төвийн дэмжлэгтэйгээр үзэгч та бүхэнд хүрч байгаа билээ. Тэгвэл өрг нэвтрүүлгийн 2 дугаар шат өнөөдөр өндөрлөж байна. Тиймээс ч өргийн баг нэвтрүүлгийг санаачлагч тэргүүн шадар сайдасан Алтан хуйгт 2 дугаар шатны үр дүнг танилцууллаа. Нэгдүгээр шатнд бол бид манай нэвтрүүлгээр бол 95 оролцогч оролцсон. Тэгээ 95 оролцогчоос нь бид төслүүдийг нөгөө экспертүүдийн дэмжлэгтэйгээр 18 төслийг сонгож 2 дугаар шатанд тэнцвэрсэн. 18 төсөл бол 2 дугаар шатанда бизнес төлөвлөгөө болгох, боожуулах бүх үйл ажиллагааг хийсэн. Боожуулахдаа бол нөгөө яг төслийг хийх дарааллын дагуу эхлээ зорилтыг нь тодорхойлоод зах зээлийн судалгааг нь хийлгээд маркетингийн төлөвлөгөөг нь боловсруулад үйлдвэрлэлийн төлөвлөгөөг нь гаргуулад санхүүгийн тооцооллыг нь хийлгээд нэгдсэн төлөвлөгөөг нь бас ингээд аваад бүх одоо манай нэвтрүүлэгт оролцсон оролцогчд маань бол тус бүрийн гэсэн өөрийн гэсэн төслүүдтэй болсон байгаа. Тэгээд энэ төслүүд нь мэргэжлийн байгууллагаар мэргэжлийн хүмүүсээр бол хянуулаад ямар ч үсэн нэг тийм ажилтдаг төсөл хаанч одоо очиод хөрөнгө оруулалт хийсэн ажилтдаг төсөл байхаар хүмүүсийг нь хийсэн байна. Манай үрг реалити нэвтрүүлэг маань 95 оролцогчоос эхлээд явсаар байгаад 18 хүний бүтээл шалгараад тэр нь тэгээд одоо юу гэдгийг ажил болох чиглэлдээ явж шít. Тэгэхээр эндээс ирнэ энэ хугацаанд хүмүүс маань Монгол хүний толгойд ямар нэгэн санаа байгаа. Тэр санаагаа ингээд төсөл маягийн болгоод цаасан дээр одоо бусдын дэмжлэгтэйгээр буулгаад ингэхэд одоо бас ажил болоход бас болох юм байна гэдэг ойлголт авч чадсан уу? Эсвэл санаагаар унаад их канал болцсон уу? Ер нь бол хүмүүс яг өөр дээр нь ингээд гараад ирэхээр бол итгэвтэй болчихж байгаа. Өмнө нь бол нэг итгэвч чармалт гаргахгүй бүтээлээ хийчээ тэрийг хоноос хөөцөлдөг байсан бол яг тэрнийхээ араас яваад үр дүнгийн үзээд ирэхээр бүр урамшаад итгэвтэй юмыг үзчихээ гэдэг ингэ яваад байгаа. Хүмүүс юм хиймээр өгдөг. Гол нь нөгөө яаж гэдгээ юусэн сайн мэдэхгүй. Тэгээд дээр нь одоо жижиг дунд үйлдвэрийн газар төсөл боловсруулж өгдөг бас тийм ханш тогтцсон. Дээр нь тэрэн дээр нас ажилтдаг юм группүүд үүссэн. Одоо нэг компаниуд консалтинг маягаар. Тэгэхээр тэр компаниудыг улам цааш нь ингээд бас бодлогоор дэмжиж өгөөд бодлогоор бас ингээд тодорхой ажлуудыг ингэж хийлэгдэг ийм структур тогтоож байгаа юм бол одоо нэвтрүүлэг рүү хандах гэхээсээ илүү яг тэр дараалалаар ингээд яваад ах юм бол илүү үр дүнтэй болоод нэвтрүүлэгч гэсэн бас тэндээс илүү зөв юм ялгаж аваад цааш нь хөгжүүлэх дээр ажиллах юм бол дахиад шинэ кейс шинэ одоо жишгийг одоо хүмүүст бүрдүүлж хөтөл дээр ажиллах нь илүү үр дүнтэй байна л гэж харагдаж байна.
Энэ үеэр өрг нэвтрүүлгийг санаачлагч Монгол улсын тэргүүн шадарсаа дасан алтуухыг жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Нэм Осорт өргөөс шалгаран үлдсэн зээл авах хүсэлтэд оролцогчдын бэлэн болсон бизнесийн нэгдсэн төлөвлөгөөг хүлээлгэн өглөө. Эргээд заавал хариу мэдүүлсэн. Дээрий хүмүүстэй нууцыг мэдээж амьдрал хэрэглэхийн төлөөлөл. Тэгээ хэрэг одоо энэ дээр янз бүрийн асуудлууд холбогдох юм. Тэгээ. За. Өргөн нэвтрүүлгийн хүрээнд одоо шинэ санаа гаргасан, шинэ бүтээл гаргасан янз бүрийн саналууд дотор жижиг дунд үйлдвэрийн газарт одоо хэрэгжээ сайжтай санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэж байгаа эдгээр төслүүд 4-5 төсөл байна. Эдгээрийг судалж үзнэ. Ер нь бол одоо судалж холбогдох хүмүүстэй хамтарч одоо сайжтай ажиллана гэж. Ер нь энэ асуудлыг хүрээнд ч гэсэн оюуны өмчийн газар одоо холбогдох бид шинэ бүтээл, шинэ брэндүүдийг шинэ санаандыг сайж төр ямархуу хэрхэн хэмжээнд дэмжих асуудыг гэсэн ярьж байна. За энэ чиглэлээр ойр үед оюуны өмчийн газар бид хамтын гэрээ хийх гэж байна. Нөгөө талаар жижиг дунд үйлдвэрийн хууль одоо орж байгаа хууль нь ч гэсэн энэ шинэ бүтээгдэхүүн хийж байгаа шинэ брэнд санаа гаргаж байгаа одоо асуудыг төрөөс цаашдаа хэрхэн дэмжих гэдэг асуудал дээр гэсэн бас саналаа хуулийн төсөлд оруулж байгаа. Энэ асуудалтай хүрээнд цаашдаа ер нь жижиг дунд үйлдвэрийн садууд шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа, шинэ брэнд гаргаж байгаа, шинэ санаа оновчтой санал дэвшүүлж байгаа усуудыг төрөөсөөс дэмжих тэр хэлбэрүүдийг оновчтой болгох, тэднэрт одоо илүү түлхүү дэмжлэг олгодог. Өөрөөр хэлбэл одоо давууж одоо боломж олгоход энэ тал дээр гэсэн төлөв анхаарч ажиллана гэж хэлж бодож байгаа. Үзэгчдэнд оюуны өмчөөр баталгаажсан шин санаа, шилдэг бүтээл байгаа бол өргийг санаачлагчийн дараах ярианд анхаарлаа хандуулаарай. Магадгүй та энэ удаагийн нэвтрүүлэгт оролцож амжаагүй бол танд боломж байгаа гэдгийг дуулгая. За өрг нэвтрүүлэг маань анх одоо 90 гаруй оролцогч өөрсдийнхөө бүтээлийг ирүүлээд өрсөлдснөөс 18 оролцогчийн бүтээл шалгараад тэр шалгарсан бүтээлүүд нь бас ажил болох, бизнес болох, мөнгө болох, за үйлдвэрлэл болохын шатрууга шилжиж байгаад их баяртай байна. За ер нь өнгөрсөн 3 жил жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр улсын хурал засгийн газраас томоохон арга хэмжээнд авч явуулсан. Манай иргэд бол аль болохоор юм хийх, бодох, бүтээх энэ чиглэлд бол 3 жил ажилласан. Өрг нэвтрүүлгийн гол онцлог бол хүний энэ бөндгөр дотор байгаа бодсон, сэдсэн, сансан тэр зүйл нь бас ажил болдгийм шүү, бас мөнгө болдгийм шүү, бас үйлдвэрлэл болдгийм шүү, бас бүтээл болдгийм шүү гэдгийг одоо харуулж чадсан явдал юм аа гэж ингэж ойлгож байна. Энээрээ бол бас олон хүний анхаарлыг татлаа. За би юу хийх юм бэлээ таац шигтэй дээш хараад хэвтчихсэн залуу хүн миний бөндгөр дотор бас одоо санаа байвал эн чинь бас амьдрал хэрэгжих юм байна шүү гэдэг ийм зүйлийг бол олж харж чадлаа. Манай оюуны өмчийн байгууллага, жижиг дунд үйлдвэрийн чудраг өрсөлдөөн ингээд бас төр засгийн олон байгууллагууд бол ийм иргэдийн санаачлалыг бас дэмжиж туслахад бэлэн байна гэдгийг харуулж чадлаа. Намраас эхлээд бол бид нэр өрг 2 гэдэг нэвтрүүлэг хийе. Бэлтгэлээ бол ихтгэн хангая гэж. Тийм учраас энэ оюуны өмч гэдэг бол өдрөөхөн цаг минут тутам толгой дотор одоо шинээр төрж яадаг юм бүтээл учраас та бүхэн минь амрах юм байхгүй. Хэдийгээр нэвтрүүлэг өрг 2 маань намраас эхлэх боловч шинэ оюун, шинэ бүтээл, шинэ санаа бол өдрөөхөн цаг тутам минут тутам таны толгойд бол төрж байх юм. Ерөөлийг дэвшүүлээ тэр төрсөн шинэ санаа, шинэ бүтээлийг бол ажил хэрэг болгохын төлөө төр засгийн байгууллагууд за энийг одоо дэмжин ажиллаж байгаа олон байгууллагууд бол хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ хэлье. Оюуны өмчийг дэмжигч, мэдээллийн ивент тэтгэгч Times Цэгийн Go News Цэгийн Мэдээ Цэгийн Харин одоо 3 дугаар шатанд үлдсэн бүтээлүүдийг дахин танилцуулъя. Хөрөнгө оруулагчдад санал болгох журмаар тэдний бүтээл яг одоо ямар төвшөнд хүрсэн байгаа болон шаардлагатай байгаа ажлуудыг танилцуулах болно. Халах голын хишиг компаниг гүйцэтгэх захирал, санхүүгийн салбарын тэргүүний ажилтан, тэргүүний залуу алтан медальт, банк санхүүгийн магистр Төмөрийн Туяа. Халах гол зөгийн бол бүтээлээр оролцож байгаа Туяагийн хөрөнгө оруулалтын ажил маш идэвхтэй өрнөж байгаа. Дотоодын төдийгүй гадны хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах санал тавьж байгаа сайхан мэдээг бид хүлээн авч байна. Тэдний өргөт орсон анхны зорилго биелж өнөөдөр тэд өөрийн нэрийн барааны тэмдэгтэй болж байна. За ажлууд нь явж байна. Ажил явж байна. Бид хоёр логогоо за. Гаргалж байгаа. Логоныхон санаа. Манай уралдаанд
ийм бүтээлүүд ирсэн юм. зөв. Эндээс л энийг сонгочоор бид логны хуралтай нэг гэдэг янз бүрийн нэгэд энэ лэрээд гээл. Энэ өргөн нэвтрүүлэгт орохдоо л барууны тэмдэгтээ уралдаан зарласан. Ингээд бүтэн бараг 4 сарын турш нэг 5-аас 6 хүмүүс бүтээлүүдэд ирүүлсэн. Нэг бүтээл одоо нэг хүнээс бол нэг 5-аас 6 санаа ирж байсан. Нийтдээ ингээд нэг 50-аад бүтээлүүдээс бол би энэ барааны тэмдэгтээ сонголоо. Бид нэг гадаад гарах нэрээ ингэж явуулж агаад юу хоногшуулт юм билүү гэж бодоод ерөнхийдөө явандаа апимон болгох юм билүү гэж талах болоо. Гол апимон хоёр ямар холбоо вэ? Ямар ч холбоо байхгүй. Гэхдээ яг гадагшаа бид нар апимоноор гаргая гэж бодоод ерөнхийдөө гадаад нэрээ апимон. Энэ бас далавч юм шиг мөртлөө зөгийн зэ гэсэн үг юм тий. Юуны бас аглаар би яваад. Тун удахгүй манайх ийм барааны тэмдэгтээ өөрийн халахгол бүтээгдэхүүнээ гаргаж дотоодын болон гадаадын зах зээлд борлогдно гэж би итгэлтэй байна. Манай лого манай барааны тэмдэгтээ уралдаанд материал ирсэндийг баярлалаа. Тэгээ чиний хийсэн энэ лого биднэрт маш их таалагдсан. Тэгээ бидэд баярлалаа. За амжилт хүсье. Олон сайхан лого өгөөрэй те. Манда барааны тэмдэгтийн уралдаанд бүтээлээр ирүүлсэн бүх уран бүтээлчдэд баярлалаа. Энэ дотроос зураач, дэлгэр цэцэг ийм бүтээлийг бид нар сонгон авсан. Тэгээд дэлгэр цэцэгдүүдэд маш их баярлалаа. Цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсье. Биологийн ухааны доктор профессор төрийн шагналт Доржин Данди. Биотехнологич инженер Ганбат. Цусны сивэнгийн уургийг молекулын түвшинд ялгаж хэрэглээнд нэвтрүүлсэн эрдэмтэн Данди анагаах ухааны биобэлдэмлийн салбарт маш олон бүтээлийг хийсэн хүн юм а. 1950-аас 1970 оны үед манай оронд тархамл байсан бактери тулан вируст халдварт өвчнийг эмчлэх, сэргийлэхэд судалгаа, шинжилгээний ажил тулгымдсан асуудал байжээ. Энэ үед амарчсан эхийн эхэс донорын сивэнгээс уургийн түвшинд фракцлах өвөрмөц технологи боловсруулж өнгөрсөн 30 гаруй жилд энэ технологиор давхарсан тоогоор 5 сая орчим хүүхэд эхийг эмчлэх, сэргийлэх, хэвийн болон өвөрмөц иммуноглобулины бэлдмэл 15 мянган хүн эмчлэх нэгж альбумин протеин, амино уур гаргасан нь цусны нөөцийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нэмэгдүүлэх боломжийг бий болгосон байна. Улмаар төрийн бодлогын хэмжээнд стратегийн ач холбогдолтой цусны уургийн бэлтгэлийн үйлдвэр шинжилгээний цэгтэй болсон нь манай улс өндөр хөгжилтэй орнуудын түвшинд ойрхон очсон гэсэн үг. Харамсалтай нь энэ үйлдвэр өнөөдөр хэдийн хаалгаа барьж энэ төрлийн үйлчилгээг бид импортоор авч байгаа билээ. Монгол эрдэмтдийн бүтээлийг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд өрөг нэгдэн ажиллаж байна. Энэхүү үйлдвэрийг дахин эх орондоо байгуулах үйлсэд Монгол хүн бүр сэтгэл оюунаа зориулна гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас маш сайн шийдвэр үр дүн гарна гэж хамтдаа найдацгаая. Монгидрометаллург компани захирал мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөх статустай шилдэг зохион бүтээгч доктор Туваны Бадарчин. Бидний хэрэглээний ус нь химийн болон нэнгийн хорт бодисуудаар 70 хүртэлх хувиар бохирддог болохыг мэрэгжлийн хүмүүс ярьдаг. Нийслэл хот маань 30 гаруй хүн метрийн гүнээс усаа олборлон хлорын уусамлаар ариутгасан болж 1950-ад оны үеийн хуучирч муудсан шугам хоолоонуудаар дамжуулан хлор цэвэрлэгдэхэргүй биологийн асар их бохирдолтой усыг иргэдийн хэрэгцээнд хүргэж байна. Цэвэр усны асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол бохирдолтой уснаас үүдсэн олныг хамарсан элдв төрлийн өвчтөл гарахгүй гэх баталгаа байхгүй юм а. Монгол улсын хэмжээнд урт хугацааны усны нэгдсэн цогц бодлого өгүүлэгдэж байгаа энэ үед усыг нано технологийн аргаар цэвэршүүлэх бүтээлийг бий болгон үйлдвэрлэж нэвтрүүлэн үр шимийн хүртэж байгаа Монгол эрдэмтдийн бүтээлийг өрөг дэмжиж байна. Дулааны 4-р цахилгаан станцад энэхүү технологиг нэвтрүүлээд тоогоор илэрхийлж боломгүй асар их хөрөнгө хүчийг хэмнэж байгаа талаар сурвалжилгыг бид хүргэсэн. Тиймээс эрдэмтэн Бадарчингийн бүтээлийг төрийн бодлогоор авч үзэн улс орныхоо хэмжээнд нэвтрүүлэх ажлыг Монгол хүн бүр дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
оюуны өмчийг дэмжигч мэдээллийн ивент тэтгэгч FM 100.1, FM 102.5, FM 105.5. Замбатив компани захирал, техникийн ухааны доктор, технологич, инженер, профессор Дашаруудангийн Эрдэнэ чимэг. Өндөг дахианы мах үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх нь хүн амын хүнсний хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж мэрэгжилтнүүд үздэг. Манай улсад шувуу үржүүлдэг 28 аж ахуй жилд 28 сая өндөг үйлдвэрлэж байгаагийн зэрэгцээ гадаадаас 30 сая өндөг, 500 тонн дахианы мах оруулж ирж байна. Гэтэл импортоор орж ирж байгаа дахианы махны талаар сөрөг мэдээлэл байсаар байна. Бид өсгөр хэрэгэлсэн буюу химийн аргаар боловсруулсан дахианы махыг хүнсэндээ хэрэглэж энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тухай ярьсаар л байна. Өндөг дахианы махны хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах нь бодлогоор зохицуулах гол тулгымдсан асуудал юм. Ингийн тулд нэн төрийн дахианд зориулсан бүрэн найрлагатай тижээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөг махны чиглэлийн өндөр ашиг шимтэй үйлдвэрийн их сэргийн мөржлийн аж ахуй суурь бааз бий болгох. Өндөг үйлдвэрлэл үндэсний хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх гэх мэт асуудлууд дэвшигдэж байгаа юм аа. Өргөн оролцогч Эрдэнэ чимээ олон жилийн судалгаа шинжилгээний үр дүн дахианы үйлдвэрлэлийг эрхлэхэд хамгийн түрүүнд шаардлагатай бүрэн найрлагатай тижээлийн үйлдвэрийг бий болгож чадсан үйлдвэрлэгч юм. Тиймээс энэ бааз суурин дээр түшиглэн цэвэр экологийн тижээлээр bijэгдсэн Монгол дахианы үйлдвэрийг эх орондоо байгуулах Эрдэмтэн Эрдэнэ чимгийн эрхэм үлсийг нь өөрөг дэмжин ажиллаж байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зөвлөх профессор, гурилын инженер, технологич, школийн халтай. Эрдэмтэн халтай өөрийн бүтээл болох нунтаглах, бутлах технологиг шинэ бүтээлээр бүртгүүлэхээр Казахстан улсыг зорьсон тухай бид мэдээсэн. Одоогоор халтайгуугаас тодорхой мэдээлэл ирээгүй байгаа тул бид дараагийн дугаартаа сайхан мэдээг дуулгана гэж амлаж байна. Харин шинэ шийдэл бүхий шүдний сойсны үйлдвэр байгуулах эрхэм зорилготой байгаа ихэнч базар аргачаа хөрөнгө оруулалтаа хүлээж байна. Зохион бүтээгч, зураач Санжаа Доржийн мөнх жаргал. Автотээврийн газартай хамтран ажиллах гэрээ хийсэн оролцогч мөнх жаргал эхний санхүүжилтэд хүлээж байна. Тэрний хувьд төрийн бус байгуулах ажлаа гүйцэлдүүлж автотээвэр цэг эмээн саятай хөгжүүлэх ажилдаа идэвхжүүлэн ороод байгаа юм аа. Жаз хөгжмийг би 5 сарын өмнө зохиосон удахгүй дуу болон төрөн гарна. Энэ бүтээл миний оюуны өмч. Сэтэг баяж ураатай өрөг нэвтрүүлгийн 2 дугаар шат өндөрлөлөө үзэгчтэй. Үлдсэн бүтээлүүдэд хөрөнгө оруулалт авчрах 3 дугаар шатны нэвтрүүлэг эх 7 хоногийн энэ цагтаа эхлэх болно. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.